За эрхэм уран бүтээлчтэй хүндэт зочтой өдрийн мэнд хүргье. Бүтээл тойруулаа улс үндэснийхээ өв болохоор санаа зорилго нэгдсэн Монгол өв реалист уран бүтээлчдийн холбооны уран бүтээлчдэд гүн талархал илэрхийлье. Төрд ёсны түүх, Монголынхаа ард түмний амьдрал уламжлал, ёс зан заншлыг их өв санг та бүхэн уран бүтээлийнхээ сэдэв болгосон чухал ач холбогдолтой юм а. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримталд Монгол улсын иргэн бүрийн үндэсний үнэт зүйлээр бахархаж, тэдгээрийг хайрлан хамгаалагч, тэн хөгжүүлэгч байх эх оронч үндэсний үзэл улс үндэснийхээ ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг эрмэлзсэн идэвхтэй үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны их үндэс болно гэж заасан байдаг юм а. Үүнийг бид хичээнгүйлэн мөрдөж сахин хэрэгжүүлэх нь Монгол улсын иргэн бүрийн үүрэг байх учиртай. Эзэн богино Чингис хааны мэлмээ гисний 857 жилийн он өдөрт зориулан зохион байгуулж буй өв уран бүтээлийн үзэсгэлэл нь үндэсний уламжлал, их түүх, соёлоороо бахархах, эх оронч үндэсний үзлийг түгээн дэлгэрүүлэхийн нэгэн бахархалт дөөрэл болж байна. Ур ухаан, зүрх сэтгэл, оюун бэлгээ Монголын уламжлал соёлыг түгээн дэлгэрүүлэх, дээдлэн хүндлэхэд зориулсан бүх уран бүтээлчдэд дахин талархал илэрхийлье. Мөнх тэнгэрийн хүчин доор Монголын өв соёл үн мөнх орших болтугай. Та бүхэнд баярлалаа.